Монгол улсын засгийн газар гадаад худалдааны бараа эргэлт, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор гашуун сухад шивээ хүрэнгийн бомбын хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Нүүрсний экспорт оны эхнээс эрчимтэй нэмэгдэжээ. Цаашид энэ хандлага үргэлжилж, манай улсын экспортын голлого бүтээгдэхүүн нь нүүрс болохоор байна. За энэ оноос эхлээд нөгөө экспортын нийт орлогод зэсийн баяжмал тэргүүн байр эзэлдэг байсантай харьцуулахад нүүрс давмгаалаад эхэлсэн байгаа шүү дээ. Сүүлийн 3-4 сарын түвшинд бол нүүрс бол өндөр хэмжээтэй явж байгаа. Эхний 7 сарын байдлаар 15 гаруй сая тонн нүүрс олборлоод тэрнээсээ нэг 9.4 сая тонн нүүрсийг бол экспортлсон. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, олборлолт тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдэж байгаа нь уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспортыг огцом нэмэгдүүлж байгаа юм. Тухайлбал төмрийн хүдрийн экспортын хэмжээ 2009 онтой харьцуулахад 2.2 дахин, харин аж үйлдвэр тээвэр зэрэг салбар эрчимтэй өсөж байгаагийн хэрээр энэ хугацаанд газрын цусны бүтээгдэхүүний хэрэгцээ ч өсөж, тус бүтээгдэхүүний импорт нь 1.3 дахин тус нэмэгдэжээ. Нийт экспортын 95%-ыг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс эзэлжээ. Харин уул уурхайн бүтээгдэхүүний хувьд нийт экспортын 30% нь нүүрс, 27% нь зэсийн баяжмал, 8% нь төмрийн хүдэр, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт нь 6%-ийг тус эзэлж байна. Шууд соёлмаа мэдээллээ.